За сайн байцгаана уу? Орд ерөөсөө бичлэг хийсэнгүү залхуураад дээрэс нь янз бүрийн зүйл тохиолдоод жоохон тэгэл нэг дэржигтэй хүн чинь залхуураад байхгүй болчоор өтөрчтэй байхгүй болчиход тийм шүү дээ. Хараа гэж залхуурч өнөөдөр бичлэгээ хийх гэж байна. За энэ удаа болохоор би сонцох ярихгүй. Зүгээр Лондон руу хэрхэн аялсан. Тэгээд аялахын тулд аяллаа виза мэдүүлсэн тэр талаараа баг зэрэг мэдээлэл өгнө. Ер нь бол Ирландаас Лондон руу виза мэдүүлэх амархан юм блэ. Их амархан ч яах вэ? Нэлээд материалуудаа сайн бүрдүүлэлт өгчвөл гаралт бол нэг асуудал байхгүй юм шиг санагдсан. Тэгээд виза мэдүүлэхдээ болох мэдээж хувийн мэдээлэл, паспортын мэдээлэл, тэгээд UK-д ч одоо яах гэж байгаа тэр зорилгоо тодорхойлсон тийм загтал маягийн төлөвлөгөө өгөөд тэгээд 115 паунд тэр үед ч нэг 155 евро байлуу. Нэг материалуудаа бүрдүүлж өгөөл асуудал байхгүй. Тэгэл анкетаа бүглэж дуусангууд reference number гэдэг зүйл аваад тухайн тавлсан цагтаа очиод нөгөө материалуудаа цаасан хэлбэрээр өгөөд өмнө нь файлаар хэлгээсэн байгаа шүү дээ. Дараа нь цаасан хэлбэрээр өгөөд тэгэл паспортоо үлдээгээд явчихна. Тэнгүүт яг 3-7 хоногийн дараа паспорт чинь ирээд таны ингээд виза гарсан байна гэсэн мэдээлэл нь яг ингээд тогтоотойгоо ирдэг байгаа. Яг Женевийн хугацаа дуусахаас 3 сарын өмнө Лондонд яг очсон байх шаардлагатай. Хэрвээ Женеви 11 сарын 20-нд дуусах байлаа гэхэд чи 8 сарын 20-оос өмнө алидын Лондонд очсон байх хэрэгтэй гэсэн үг. Мөн санхүүгийн баталгаа нэлээд сайн байх хэрэгтэй. Ерөн зүгээр хэрэг Монгол дансан чинь хэдэн дөрөв байдаг бол тэрийг банкныхаа холгыг англи дээр аваад бас явуулчихад зүгээр юмсан би яг тэгсэн байхгүй. Тэгээд виза гарцсан. Тэрэн дээр бол асуудал байхгүй гэж бодож байна. За тэгээд одоо бичлэг рүүгээ орё. 4-5 өдөр бол аялсан байгаа. Тэгээд энэхүү бичлэгээр яг тэр аялалтаа хэрэглэхэд зориулсан зүйлс болон аяллаа виза мэдүүлэхэд ямар бичиг баримт хэрэгтэй болсон. Мөн 1 дэх өдөр 2, 3 гэдэг ер нь бол дараас энэ 3-4 өдөр ер нь ямархуу байршлуудаар ороод ямар одоо маршрутаар аялуул зүгээр вэ гэсэн тиймэрхүү болмаа. За одоогор бол би яг нөгөө Italian Garden гэдэг нэг цэцэрлэг түрээлэл дотор нь байна. За эхний өдөр бол яг буудалтаа очиж хувц сунар ачаа тавьчаад тэгээ ойроос нэг захаар ороод тэгээ цаашаа ер нь бол алхсан. За яг алхсан чиглэл нь гэвэл одоо Лондон цэцгэн болгоны заавал үүсэх ёстой Лондон Bridge Tower алсыг харагч өөр тэр хавийн газрууд одоо юу гэмтэй тийм алдартай газруудаар нь Big Ben тийм тэр газруудаар очисон. Тэгээд яг очиод зураг мураг даруулаад ойр хаваа хараад одоо юу гэмтэй бичлэг хийж жаал ингээд цаг өнгөрөж итэл тэр өдөр чинь ингээд дороод дууссан юм лээ. Тэгэл орой болчих юм чи. Бараг нэг газар нь 2 цаг тэгээд тойрш эргэлээд вивний хазурыг дарч байлаа. Оо ийм байна тийм байд гэж яриад тиймэрхүү ярьсаар л цаг өнгөрөөл газар орж хоолж ил тэгэл амарсан. Тэгэл дараагийн өдөр нь болохоор train station-ийн хажууд байдаг Harry Potter дэлгүүр байдаг. Тэр дэлгүүр л явсан. Очиудаа Harry Potter-ыг үнжтэн бишрэгчхийн цаашаа бүх кинонууд цувралууд нь бол аягүй дуртай учраас очиод бас зүгээрээ чадалгүй бүх юмыг сонирхож үзээд мэлхийтэй шоколадыг нь аваад түлхүүрний ооср аваад за одоо энэ харагдаж байгаа түлхүүрний ооср аягнууд бол үгээр хөөрхөл юм лээ. Гэтэ яг энэ түлхүүрний ооср нь бол хүн дурсаад өгч зүгээр юм лээ. Тэгээ дэлгүүр нь бол аягүй очиртай хүмүүс ихтэй ер нь бол ийм аваад дараалалаараа зогсож байгаа нөгөөдхөө бичүүлнэ. Эсвэл нэг газрын очиж үзэл нэг хувцас нарын одоо ингээл хүмүүсж үзлээ гэхэд тэр хүний дараалалаараа байдаг. Нэг тиймэрхүү байсан. Тэг стеншн дотор нэг 2 хосоос цэцэг авцсан. Энэ 2 хөөргөн санагдаад би бас зүгээр ичилгөө зургийг авцсан. Тэгээ цаашаа манай найз харны нэг Google-ийн Ops гэдэг тэрийг очиж үзье тэгээд Google-ийн Ops очиж үзээд би ч нэг үзээ би гадаарх энэ бага хэмжээний ус ориглоор шиг нэг юм одоо нэг яг юу гэж хэлэх юм бэ? Энэ нь аягүй таалагдаад яг энийг тойрч хараад тэгсэр итэл яг ер нь бол цаг өнгөрсөн. Тэгэл бас алхаал бивний хазурыг авч. Гэтэ энэ бичлэг яг тийм миний ингээ аялсан сайн туршлага гэхээс илүү зүгээр миний яг ингээд аялсан байршлуудыг л зүгээр танилцуулах зорилготой бичлэг болчихж байгаа. Тэгээд энэ телефоны нэг улаан хуучин утасны телефон бас энэ дээр ч зураг авах болсон. За тэгээд оройн British музей орсон. Яа миний яг ганц энэ аяллаас өгсөн хүлээж ирсэн зөвлөл яг British музей. Ямар ч том ямар ч их үзмэр цуглуулгатай яасан шуналтай юм. Төрөл бүрийн улсын төрөл бүрийн ТV-ийн хамаг ТV-ийн хамаг үнэтэй цайтай үзмрүүдийн ингээд зүгээр энэ музейд ингээд цуглуулад тавьсан байхгүй юу. Тэр ч одоо хүмүүс сонирхож үзэхгүй ч яхаа жуулчт бол тасардгүй юм билээ. Бас л дараал нь ороход бол
өндлбөргүй байсан баха. Тэг өндлбөргүй байсан. Гэхдээ дараалал бол маш ихтэй юм блэ. Гэхдээ харин бид нар дараалах гайгүй зэрэг бахан орсон. Ер нь бол үзмөрүүдэд тухтаа үтсэн. Зүгээр энэ ингээд музейг үзэхэд 1-2 цаг бол хангалтгүй. Би зөвхөн нэг 2 твийг л 2 цагт дуусгаж байгаа шүү дээ. Бүгдийг үзэл тайлбараад нөө ямар гоё ингээл гайхаж хараад. Тэгээ хэрвээ иймэрхүү музей үзмэрт дуртай хүн бол зүгээр өглөө өрт гараад баг өдрийг тэнд өнгөрөөхөр юм билээ. Тэгжил үзэхгүй бол ерөөсөө тэм сэтгэл хансан мэдрэмж авахгүй байсан. Гэхдээ яг дахиж бол үзэн очино. Тиймэрхүү зорилго тавиад энэ музейгээс гарсан. Тэгээ тэр уран баримл одоо тэр цуглуулга ялангуяа тэр Египтийн тэр бунхам мөми зэрэг бол зүгээр тасархаа. Тэрнтэй бол харьцуулах байхгүй. Тэгэл музейгээс гараад ойрхон нэг цэцэрлэг үт юм лээ. Тэр цэцэрлэг рүү явж чинь дахин гэдэг цаанд. Аюур гэдэг. Хэлтүү хаа. Энийг нэг тоглолцоо. Сүнчтэй дөрөх санаал бичлэг байсан. Музейгээс гараад бид нэр ойрхон байсан цэцэрлэг төтрөөлөө орсон. Тэгээд яг нөгөө музей урдаас авсан нэг амттан манд таалагдаагүй учраас тэрийг хүрээлэнгийн амтд төгсөн. Ялангуяа хэрмэн айгүй хийдсэн. Яг хүний гараас юм аваа сурцсан учраас ерөөсөө тийм төвөгшөөж юу алгүй жоохон орц ширэл аваа авчт юм лээ. Тэгэл цэцэрлэг түрээлэнгээс гараад битэд энэ харагдаж байгаа нэг газар орсон байгаа. Мэдээж нутгийн идэг амсч үтсэн, жол ярьж суусан. Тэгэл бодлоо очимарсан. Дараагийн өглөөнд бидэд Paddington Station орсон. Google-ийн кино ер нь бол кинонуудын нэлээ үзэж өссөн учраас энд ороход бол жоо тийм танил мэдрэмж авч ирлээ. Тэг яг энэ буудалч нь болохоор Викторийн үеийн хамгийн том чамин төмөр замын буудлуудын нэг гэж явд юм лээ. Хоёрч юм уу доо 10 болон баруун өмнөд Английн хотуудад юм холбогддог гэсэн. Тэгээд гол шугам нь эндээс явдаг. Ер нь л нэлийн төв газар юм лээ. Хүний хөлч тасарддаг. Тэгээ ялангуяа нэг алдартай Paddington Bear хүүхдийн ном киноны баатар энэ буудалд ирсэн түүхтэй. Буудал дотор нөгөө хүүхдийн кино болон нөгөө баавгатай холбоотой дэлгүүр болон хөшүүн байгаа. Тийм учраас тэн дээр хүмүүс ирж зураг авах болдог. Тэгээ энэ дотор чи Paddington-аас гадна зөндөө олон дэлгүүр кофений газар байгаа шүү дээ. Тэгээ зүгээр иж тухайн далайн энттэй хэлбэрт өгсөний чимэглэлт авсан. Тэгээ бидэд үдээс хойшин цаашаа яваад алдартай бекрийн газар орсон. Ирландаас гарахтаа л орё гэж ярьцгаажсэн. Тэгээ орсон. Өөрсдөө тэгээд идэх амттнаас сонгож аваад сууцгаасан байгаа. Яг энд бол бидний авсан амттны зураг харагдчихээн. Гэтэ эдгээр бол үнэхээр гоё амттай байсан. Би бүр зүгээр ирээдүйд копит болоод иймэрхүү амттан гаргаад зүгээр сонголтод байлгаж юм санагдсан. Эдгээр одоо нарийн богт болох хэрэгтэй болов уу гэж бодлоо. Одоо та бүхэн миний юмаа идчихэж байгаа бичлэгийг харж юм. Гэтэ орчин нь үнэхээр гоё юм билээ. Хүмүүс ч их орж ирд юм билээ. Соёлтой сэрэ мэрэ хутга орцаа энэ бас. Бидэд ер нь Ирландаас гарах чаа гэдэг ч юм уу. Айгуу тийм нэг юм аа бэлтэл нэг ч юм дутаж бисэн гад ингээд хойш уурш ингээ гүйсээр итэл айгуу завгүй цаг хугацаа өнгөрөхсөн юм шиг санагдсан. Тэгээд ирснээс хойш энийг швэцээ тэрэг гүйсрээд бас завгүй байсан. Бекрийн газар бол тухтай суугаад дахиж нэг цай захиалаад нийлээ удаа ярилцаад энергэд хөө гарсан. Тэгээ оройн гадуурж бол явж гаад энэ нэг хөөрхөн Аз хоолны багц гардаг тийм нэг сүлжээ газар байсан. Тэндээс хоол авчаад метрон цусан. Яагтвэл бид нар буудлаас сольж байгаа дараагийнхаа үзэх байршилтаа ойртуулад тэгээ хоёр дахь бодлого руугаа явахдаа бид нар газар дорох метрон цусан. За тэр метро бол энэ аяллаас таалагдаагүй хамгийн зүйл. Маш олон хүнтэй үнэрнж бүтэхгүй тэгээд бүр яаж чад анх удаа метрон цуужгаад газар дорох метрон цууж байгаа л ш тэр юм уу. Хааш явах мэдэхгүй заяа. Бүр ингээд толгой эргэцэн давчгүй дээрээс нь ингээд нэг цаанаасаа бухимдал төрөөд би дахиж хизээс сумааргүй санагсан. Тэгээд хүний амьдралд юу ч тохиолдол илээ суух болгох. За тэгэл тэр өдөр өнгөрсөн дөө. Маргааш өглөө нь өглөөний ганцаагаа уучаад бид нэр байгалийн түүхийн музей орсон. Бас үнэхээр таалагдсан. За тэр музейн доторх орчин үзмэр ялангуяа тэр хүүхдүүдэд авч үж байгаа хүмүүс зориулаад гаргасан тэр нэг хүүхдийн сонирхолтой гар хурж үзэхээр энэ юм байт юм тэр тийм байт юм ингээд бүр нэг ойлгоод мэдэрчих тиймэрхүү бодит одоо юу гэдэг нь баг туршил маягийн зүйлсүүд тэр дунд байгаад байгаа байхгүй. Газар дор тэр давхарга тийм зүйл гэдэг ч юм уу одоо юу гэдэг те за манай Монголд л байхгүй. Тийм зүйл бол тэнд байсан. Би ч бас бүтээн байгалийн хүмүүс орж үтчихсэн шүү дээ. Яг үзмэр хөтчи үйлчлэгээ сайн ч гэсэн тэгээд угаасаа гүцэргүүл юм билээ л те. Тэгээд байгалийн түүхийн музейг бишэрч сайхан чулууныхтын зургийг авч ваа гэсэр гараал
дараагийнхаа байршил руу явсан. Дараагийн байршил нь болохоор Байгалийн түүхийн музейтэй айгүй ойрхон. John Madison Garden. Ингээд цэцэрлэг түрээлэн дотроо байрлалцсан ингээд нуурт, хиймэл нууртай. Тэрнийгээ тойрол ийм цэцэрлэг ийм ногоон орчин байгуулсан хүмүүс суугаад тухтай одоо юу гэдэг ярилцж болно мөн тэнд нь ингээд түргэн хоолны жижиг цэг копинууд байршсан байгаа. Тэгээд түр зур амрах тэр аюу ерөн сонирхолтой байршил. Тэгээ тэр дотор ч бас хит хитэн газар байгаа байхгүй юу? Prince Concert Gallery гэж байгаа. Тэр дотор нь болохоор түүхэн архитектурын сонирхолтой галерей 19 дугаар зууны үе гэсэн баха. Тэр нэг Альбертийн нэрмжит бүтээд эд зүйлсийг үзүүлэхээр зориулж баригдсан гэдэг аахгүй. Принц Альберт гэхээр ханху Альберт зориулсан юм шиг байна. Богино хугацаанд болохоор яг энэ хэсгийг бол үзчихэд айгүй тохиромжтой. За тэгээ дараагийнх нь энд байршуулээд театр байсан. Тэгээ тэнд болохоор театрын хувцс хэрэглэл 300 хүний судалтай том дэлгэцтэй тийм аудио уншдаг газарч байсан, музейч байсан. Тэгээд хувцас хэрэглэл одоо плакат юу гэдэг вүлээ. Зурагт, хууц мууц тиймэрхүү зүйлсүүд айгүй таалагдав. Ялангуяа тэр нөгөө театрын хувцс хэрэглэлэр дунд явахаар тэр нөгөө нэг театрт бодит амьтдын дүрслэл ч юм уу чихмэл тэд нар бол үнэхээр сонирхолтой юм л мандаж ч тийм музей байт юм уу би өстө мэдэхгүй юм байна. Музей дотор явж байгаад ер нь бол энэ 2 3 дотор нь юм байна. Тэр 3 дотроо бараг төөрсөөр гал таарч байгаа юм чи. Тэгээд хідэнч музей байгаа зүйлдээ театраас гадна нэг музей тэгээд уран баримтлын хэсгүүд байгаа. За тэр уран баримтлын хэсгүүдтэй бол юу ярих вэ? Тэгээ энэ газар чи яг талбай томтой үзэх юм ихтэй учраас тэгэл нэг бүтэнд ойрох чимээр баг 3 4 цаг бас болчихж байгаа байхгүй. Ер нь бол музей үзэх нь ингээ ихэндээ ингээд амар сайхан сэтгэл хөөрөлж баган зураг аваад ингээ гардаг шигсэн яг гарахад бол амар ядарсан байт юм лээ. За ямар ч гэсэн ингээд энэ зургаар энэ үзмрүүдийн үг чи та нар тэгээд үзнэз. Тэгээд эндээс гарчаад оройн нь буудлын руу алхаа явсан. Ер нь бол нэг 20 30 минутын газар учраас заавал автобусанд суугаад шаардлагагүй автобус нэг 2-3 паунд болж илүү да. Тэгээд замдаа би тэр чинь бас нэг харанхуй болсон. Тэр үдшийн Лондонгийн төрхийг бас ажиглаж явж байгаа шүү дээ. Тэр чинь бас их гоё үзэсгэлэнтэй харагддаг юм билээ. Одоо энэ цаг цэвэрлж байгаа хүн бол яг бичлэг нь байсан бол энэ чинь ингээд дотор нь ингээд цэвэрлээд байхгүй. Энэ бол айгу тийм хөрх харагдчихсан тэр үедээ. Тэгээ би тэр хоол унд идэ гэж яснаа заа ер нь гоё махтай юм битгийгүүтэй хайж агаад олсон юм нь болохоор KFC. Тэгээ KFC идсэн. Мэдээж Монголын хийг бол арай гүцээгүй. Гэхдээ яг хөө мах идсэн гэж удаа сэтгэл дараа үеиг байсан. Тэгэл буудлаа битээр оройн очиж хончоод одоо бол хоёулаа болсон л галаа. Өчтөр гурал байсан. Манай нэг команд дөрүүлээд ажилтаа болоод төлөвлөгөөнөөс өмнө яваад өгсөн. Тэгээ бит хоёр үлдээд араас нь юм хумаа үзчихэд сайхан амарчаад маргааш өглөө тэгээд корк руу явсан да. Явахтаа бас тэгээ зүгээр яваагүй бит хоёрч. Эдэмгийн улс тэгээд онгоцны бодлоороос хоол авч идэж явж байгаа байхгүй юу? За тэгэл энэ удаагийн Лондон гайл ингээд нэг дууссан байт юм. За би нөгөө бичлэгнийхаа ихэнд юу болсон ч дээ нөгөө Лондонгоос нөгөө мэлхийдэ шоколад авсан ингээд Harry Potter-ийн дэлгүүрээс. Одоо тэрийг задлж идчихсэн авсыг үзүүлнэ. Гэхдээ энэ маань зайл явдал донд энэ жоохон цөмөрчж. Харагдаж байна уу? Ийм л юм байд юм бах та. Кинон дээр Harry Potter чи ямар юм идэв гэдэг үлээ. Хич гараасаа угаацлаа шоколад. Яг гоё дан хар шоколад өгч. Би угаас яг хар шоколадыг нь авсан байхгүй. За ямар ч энийг идэж үзье. Оо. Гэхдээ дотроос нь Hengist of Woodcraft гинэ. Гэтэ энэ яг ингээд зураг нь юу яд юм бэ? Нөгөө Harry Potter кинон дээр сонин моно ингээд зургууд ингээд хөдлөнгүүт дүрсээ солиоддаг шүү дээ. Ер нь бол тэрнтэй төстэй байх гарал хийсэн юм. Гэтэ иймэрхүү юмуд байдаг шүү дээ. Нөгөө дүрс нь нэг тийшээ харангууд нөгөө тийш ингээд өөрчлөгдөв. Яг тэр шиг ламтай амттай юм ингээд дүрстэй. Гэтэ шоколадын дотор чинь кинон дээр юм гарч ирдэг үлээ. Уулж бол барахгүй маань хазчих. Уусаа дотор юм байхгүй юм шиг энэ бүр амар хүн. Зүгээр л дан хар шоколад. Энийг би яагаад тэр навсан бэ?
Гоё шоколадын болов гэж авсан байхгүй юу? Тэгсэж зүгээр л юм бах юм. Чи бити идэт. Манай хажуураа нэг харнаас зүгээр авахаас миний шоколадаас идэт байна. Хажуураа нөх нь манай өрөөний. Гэтэ би энэ хүнийг ерөөсөө танихгүй байна. Энэ одоо кинон дээр ямар үүрэгтэйсэн юм бэ? 1-10 орно. 5. Гэтэ хар шоколад нэг зүүн нөгөө яг нэг одоо юу гэмтэй яг шоколад ориг шоколад шиг амттай болохоор бас гоё юм байна. Нэг сонин сүүм үү янз бүрийн нэг холттой амттай байхгүй. Тэгэхээр одоо 10-аас мэдгүй би одоо 5-аас арай жоо илүү өгч мөрөх арай хүсэж авсан юм байна. 6 мургаа өгч. Woodcraft Hengsten Hogsmeade хэмээх бүх шиддэнгүүттэй тосгоны үндэслэгч гэдгээр алдартай. Эдгээр үзүүлбэг Universal Orlando болон бусад жижиглэн худалдааны дэлгүүрээс авах боломжтой Chocolate Box-т сонгодог амттан болгоо оруулсан болно гинэ. Зурагчид өөрсдийн багцыг гүйцэтгэхэд бол эдгээрийг их хвшлэн сольж байдаг. За тэгээд миний энэ удаагийн утгагүй бичлэгийг үзсэн та бүхэндээ баярлалаа. За баярлалаа. Баяртай.